зөвлөмж 20. Ялгаатай гүйцэтгэлийг хүлээн зөвшөөр. Хүн болгон адилгүй хүлэг боломж ороогүй гэж үг байдаг. Байгууллагад бүх ажилтнууд адилхан байвал бүх ажилтан ондоо байснаас илүү хор хөнөөлтөй. Ер нь альва нэг байгууллага хамт олон ондоо хүмүүсийн нэгдэл байж бие биенийхээ сул талыг нөхөж өгдөг. Ажилтан болгоны гүйцэтгэл ажлын байр болгон дээр өөр байдаг. Нэг ажил дээрээ маш сайн байсан ажилтан нөгөө ажлыг бас төгс сайн гүйцэтгэн гэсэн баталгаа байхгүй. Нэг ажлыг хоёр ажилтан яг адилхан сайн гүйцэтгэн гэж байдаггүй шүү дээ. Ажилтнуудын давуу болон сул тал ялгаатай байдагтай адилхан ажилтнуудын гүйцэтгэлийн түвшин нөөц бололцоо хоёр ялгаатай байдаг. Тэгвэл ажилтнуудын гүйцэтгэлийн түвшин нөөц бололцоо буюу чадамжийн ялгаатай байдлыг ойлгох нь дараах давуу талтай. Ажилтнаасаа гүйцэтгэлийн ямар үр дүн гарахыг боддоор хүлээхэд чинь туслана. Маш олон компани ажилтнуудаасаа хүсэж боломжгүй үр дүн хүлээж байдаг. Та өөрөө ямар ур чадвартай хүнийг ажилд аваад яг ямар үр дүн хүлээгээд байна вэ? Хүлээж байгаа үр дүнгээ гаргуулахад ямар ур чадвартай хүн авах байсан бэ? Ажилтныхаа гаргаж чадахгүй байгаа ур чадварыг хөгжүүлэхийн тулд юу хийх хэрэгтэй вэ? Эдгээр эргэцүүлсэн асуултуудыг өөртөө тавьж үзэж явах хэрэгтэй. Энд маш чухал нэг зүйл бол дийлэнх туршлагатай ажилтнууд шинэ ажилтнуудаа шүүмжилж, зааж өгөхөөсөө илүүтэй шүүмжлэх өнгө аясаар удирдах хандлагатай байдаг. Тэгвэл өөрөө тэр насан дээр мөн ямар байснаа бодож үзэх хэрэгтэй. Өнөөдрийн тааг бий болгохын тулд яаж юу хийснээ бодоод залуу шинэ ажилтнаа сургаж хөгжүүлэхэд анхаарах хэрэгтэй юм байна. Хүн болгонд адилхан жор гэж үгүй. Зарим ажилтнуудын хувьд зорилгыг нь харуулад ур чадварт нь тохирсон ажил хийлгэхэд болдог бол зарим ажилтнуудад гүйцэтгэлээ сайжруулахыг нь ухааруулах хэрэгтэй байдаг. Ямар ч ур чадварыг хөгжүүлэх хөтөлбөр сургалт хэрэггүйгээр өөрийнхөө ажлын үр дүн эрс дээшлүүлдэг жишээг та харж байсан уу? Ажлын гүйцэтгэл маш тааруу гэгдэж ажлаас халагдах түвшинд очисон ажилтнуудын үр дүн бусад сайн ажилтнуудаасаа эрс өөрчлөлт өсөлт авчирдаг олон жишээ байдаг. Ялгаатай хүмүүс буюу ондоо хүмүүсийг ондоо арга барилаар удирдах шаардлагатай болдог. Ажилтнуудаа гүйцэтгэлээр нь дараах 3 шинжид хуваагаад хараарай. Тараан байршуулад үзээрэй. Шилдэг ажилтнууд бол ажлын гүйцэтгэлийн стандартыг тогтмол дагуулдаг, бусаддаа ч үлгэр дуурайл болж идэг ажилтнууд юм. Тууштай хувь нэмрээ оруулагчид. Стандартад тогтмол хүрч ажилдагч гэсэн байгууллагын түвшинд аваад үзвэл хурдтай өсөлтгүй тогтмол хүмүүсийг хэлдэг. Хангалгүй ажилтнууд. Арай ядан стандартад хүрдэг ажилтнууд гэсэн үг. Тэдний үр дүн хүлээн зөвшөөрөхөд хэцүү байдаг. Ажилтнуудыг ангилах бас нэгэн аргачлал байдаг нь тэдний ажлын гүйцэтгэл болон нөөц бололцоогоор нь үнэлэх юм. Тухайн ажилтны нөөц бололцоог үнэлнэ гэдэг нь зөвхөн өмнөх ажлын үзүүлэлтүүдийг нь хараа зогсохгүй түүний ирээдүйн үн цэнийг нь тодорхойлох явдал юм. Ажлын гүйцэтгэлийн үр дүн тухайн ажлын байранд шаардлагатай ур чадварыг бүрэн төгс эзэмшсэн эсвэл бий болгосон байдлаар нь матриц гарган үнэлээд үзээрэй. Ямар ажилтнууд ч ур чадвар өндөртэй тэр хэрээрээ бас гүйцэтгэл өндөртэй байдаг вэ? Харин ямар ажилтнууд ч ур чадвар өндөртэй ч гэсэн ажлын бүтээмж гүйцэтгэл нь төдийлөн сайнгүй байна вэ? Дэлгэцэнд харагдж байгаа хүснэгтэнд анхаарлаа хандуулцгаая. Та ажлын гүйцэтгэл болон нөөц бололцоог тодорхойлох схемийг ашигласан бол одоо дараагийн алхам нь хүн тус бүрд тохирох хөгжлийн алхмуудыг тодорхойлох юм. Та ажилтан нэг бүрийнхээ төвшин тодорхойлсны дараа дараах удирдамжийг анхаарч авч үзээрэй. Шилдэгүүд тасралтгүй хөгжилд нь анхаарахдаа сэтгэл ханамж сэтэлжүүлэлтийг нь давхар бодолцох хэрэгтэй. Шилдэгүүд өөрийгөө сорилтонд оруулж түүнээсээ илүү их мэдэж авч, сурч авч байгаагаас кайф авдаг. Мөн өөрийгөө чадлаа гэдэг тэр мэдрэмж тэдэнд маш чухал нөлөө үзүүлж байдаг байна. Тууштай хувь нэмрээ оруулагчид. Эдгээр ажилтнуудаас шилдэгүүдийн игнэнд оруулах боломж байгаа юу гэдгийг байнга эрэлхийлэх хэрэгтэй. Тэднийг өсгөх боломж нь юу вэ? Тэдний сэтгэл ханамжтай бөгөөд бүтээмжтэй байлгах боломж нь юу вэ? Дийлэнх энэ төрлийн ажилтнуудад зорилгын төлөөх мэдрэмж, өөртөө итгэх итгэл бага байдаг. Бага зэрэг зориг оруулж чи чаднаа гэдэг мэдрэмжийг төрүүлэх жорч хэрэгтэй байж магадгүй юм. Идэх санаачлаггүй, муу гүйцэтгэлтэй ажилтнуудтай тулж ажиллах хэрэгтэй. Хамгийн түрүүнд хийх зүйл бол тэд үнэхээр өөрсдийнхөө сонирхсон, дур сонирхолтой ажил дээрээ байна уу? Тэд үнэхээр ур чадвар зан төлөвтэй тохирсон ажлыг хийж байна уу гэдгийг авч үзэх хэрэгтэй. Дийлэнх компаниудын хувьд яг энэ хэсэгт анхаарал хандуулж засвал ажлын гүйцэтгэл эрс дээшлэх талтай байдаг.